Кофе цай нэвтрүүлэгт эргэн тавтай морил. За мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн салбартаа бас маш олон багш сургууль хүмүүжүүлэгчдийг шавнырыг бэлтгэн гаргадаг бодит үнэлэмж сургалтын төвийн хамт олныг урьж оролцуулан өнөөдөр шинэ мэдээлэл хүргэхээр бэлэн болсон байна. Юуны өмнө та бүхэндээ зочдоо танилцуулъя. Бодит үнэлэмж сургалтын төвийн захирал Эрдэнэ Туяа, за Тогооч ангийн багш Мөнх Тэмүүлэл, гол сайхны мэрэгжлийн багш Ариума, за Өсчний ангийн багш Март Баясгалан нар өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Та дөрөвтэй сайхан өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр 2017 оноос эхлэн одоо яг энэ мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн салбарт маш олон шавнырыг бэлтгэн гаргаж байгаа шүү дээ. За тэгээд маш олон шавнар гаргахын хажуугаар үнэхээр чанартай одоо мэрэгжлийн боловсон хүчнийг бас бэлдэж чадж байгаа. Тэгэхээр бодит үнэлэмж сургалтын төвийн бас товчхон мэдээллийг хүргээд яриагаа эхлэе. За бүгдээрэнд нь өглөөний мэндийг хүргье. Захир дэлгэцэн үзэн суугаа та бүхэндээ бас сургалтын төвийнхөө мэдээллийг хүргэж байгаа таатай байна. За учир нь одоо яг шинэ хичээлийн жилийн эхлэлтүүд эхэлж байна. За яг энэ цаг мөчид бид нар бас орон нутгийн сургалтуудыг бас зохион байгуулад явж байгаа. За бодит үнэлэмж мэрэгжлийн сургалтын төв маань ерөнхийдөө бол ажлын байрны эрэлт өндөртэй 20 гаруй мэрэгчлэр элсэлтэй авч үйл ажиллагаа явуулдаг байгаа. За яг энэхүү мэрэгчлүүд маань өнөөдөр ажлын байран дээр гараад ур чадварыг одоо яг практикаар дагнасан ур чадвар олж аваад шууд ажлын байран дээр гарахад ийм боломжтой мэрэгчлүүдийг сонгон үйл ажиллагаа явуул сургалтуудыг зохион байгуулдаг байгаа. За ер нь бол бодит үнэлэмж мэрэгжлийн сургалтын төв маань төгсөгч бүрийг ажлын байртай болгож өгье гэсэн амлалтыг өгч ажилладаг. Энэ хүрээндээ бид нараас хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас албан ёсны одоо хөдөлмөрийн одоо зуучлал үзүүлэх хөдөлмөрийн мэржийнхаа албан ёсны эрхийг авч бас үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгэхээр бас манай сургалтын төвийг зорж ирсэн хүмүүс бүгдээрээ ерөнхийдөө яг мэрэгчлэрээ ажлын байртай болох бүрэн боломжтой байдаг. Ажлын байртай болоод ч одоо явж байгаа. Яг одоо энэ манай дээр бэлтгэгдэж байгаа мэрэгчлүүд дээр салбартаа амжилттай ажиллаад явж байгаа хүмүүсийг шавнараа харахад бас өнөөдөр үнэхээр бахархмаар байдаг. Тэгээ бас багш нараараа маш их бахархдаг. Учир нь одоо энэ хүмүүст маань үнэхээр мэрэгжлийн ур чадварыг одоо яг олгож өгч чадчихээн. Ажлын байран дээр гараад энэ хүнтэй бас одоо тулгардаг бэрхшээлүүд дээр нь төлхөө ажиллаж чадчихээн гэдгийг хараад бас яг одоо боловсон хүчнүүдээр маш их бахархдаг байгаа. Тэгэхээр мэдээж яг бодит үнэлэмж сургалтын төв аливаа юм сургалтын төвийн одоо баялаг байлаа харахгүй багш нар байдаг шүү дээ. Багшийн эрдэм шавьяас гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо төгсөж байгаа шав болон ажлын байртай болно гэдэг өөрөө бас энэ ур чадварыг харуулж байна л та. Тэгэхээр өнөөдөр бас 3 багш маань ирсэн байна. Тэгэхээр хувь хувийнхаа бас ангиудыг танилцуулаад за ер нь хэдийн урт хугацааны сургалтууд хэрхэн яаж явагддаг вэ? Энэ талаараа бас танилцуулбал. Манай сургалтын төв маань болохоор 1 сар, 3 сар хагас жил гэсэн хугацаатай явагддаг байгаа. Тэгээд хүн та хэд мянга гой сонголтоо хийгээд би болохоор галт тогооны хариуцж ажиллаж байгаа багш Мөнх Тэмүүлэл. BDD-ийнх болохоор систем арай илүү хүмүүстэй илүү хурж ажиллаж байгаа. Ерөнхийдөө BDD-ийн дүгнэлтээр. Онол гэхээс илүү тийм. Онол гэхээс илүү BDD галт тогоон дээр хүн ажил дээр гарахдаа дан онол үзээд хахаар одоо хийхэд айгүй хэцүү. Тэгэхээр бид практик дээр илүү их тулгуурлаж байна. Ямар хөө системээр явж ивэл хүүхдүүд маань илүү их амжилттай явж байна. Бид тэрэн дээр маш сайн анхаарч ажиллаж байгаа. Ер нь бол за 1 сарын сургалтанд сууя гэж үзэхэд ер нь хичнээн нэр төрлийн одоо хоолыг хийж сурах бол 1 сарын сургалтанд хэрвээ хүүхдүүд маань ч юм уу залуус та бүхэн маань ирвэл бидэд тухайн хүнийхээ сонирхсон ерөнхийдөө бидэд яг ийм хоол заана гэсэн яг барьсан систем байхгүй өөрөө сонирхсон. Одоо жишээлбэл маа дээр электроник орох байгаа хичээлийн нэг салаадыг сурагч маань өөрөө сонгож болно гэсэн үг. Тий, тэрнгээрээ даваад л та. Ер нь бол яг хоол гэхээр бид нар багаасаа ингээл гэрэгтээ хоол хийдэг. Ер нь заавалжгүй хоолны ангид сурах шаардлага байна уу гэж бас бодож магадгүй л да. Миний хувьд бол өөрөөр хардаг л да. Хоолноос бид хүн маш гоё таашаалыг авч чаддаг шүү дээ. Тэр бол эргээгээд тэр амаар орж байгаа зүйл чинь бидний эрүүл мэндэд тустай учраас хоолыг яаж хооронд нь хольж хийх вэ гэдэг нь өөрөө их бас их урлаг боллоо тий. Одоо ерөнхийдөө бид хүртэл яг сүүлийн хэдэн онуудад судалгаа хийж үзээл ерөнхийдөө дандаа сүүлийн үеийн Европ Аз хоол, нийтийн хоол бид ингээд сонголттойгоор хийдэг байгаа. Тэгээд мэдээж ойлгомжтой хүнсний аюулгүй байдал, цэвэр ариун, эрүүл мэнд талаас зүйлийг заадаг баг тий. Бүх зүйлийг заагаад бэлтгэл ажил яаж явагддаг, ямар хөө нөхцөл цэвэрхэн байх ёстой, яаж хугацаа сольж ажиллах вэ бүгд бидэд яг гоё системийн дагуу хийж сайжруулад анализ хийгээд явдаг. За бүсгүүчүүдийн бол хизээж орхихгүй салбар бол яг мэдээж гоо сайхан бол өсч байна. Гүрэн
анги байгаа шүү дээ. Тэгэхээр гоо сайхны ангийн багш маань ирсэн байна. Тэгэхээр бүсгүүчүүд манаас яг хэдийн хугацаанд ямар ур чадварыг эзэмших вэ? За тэгээд яг энэ мэрэгчлэр энэ ангид сурснараа ер нь бүсгүүчүүд төлхөө залуучуудаас одоо гоо сайхан л илүү төлхөө одоо ороод идэг болсон байл шүү дээ. Тэгэхээр яг энэ ангид суралцсанараа ямар ур чадварыг эзэмших боломжтой вэ? За сайн байцгаана уу гоо сайхны багш Арим байна. За манай сургуулийн төв бас сайн манай тавуучин багш хэлээ 1 сар 3 сар 6 сарын гэсэн хугацаатай хүүхдүүдэд сургадаг байгаа. За 1 сарын хугацаанд ерөнхийдөө анхан шатны гоо сайхны арьс арчгаанаас эхлэх тийм ээ. Одоо массаж хийх, өөрийгөө арчлах, өөрийгөө яаж сайхан бодож сурах уу гих мэтчлэнгээр ингээд бүх зүйлүүдээ манай анхан шатн дээр сураа явж байгаа. За тэгвэл 3 сар дээр бодож арай жоохон сургалтын жоохон хүндрээд тийм ээ. Бүтэн биений массаж, бүтэн биений байраа гих мэтчлэнгээр өөр бусад хоног төхөр хэмжээндээр нэмэгддэг болоод за 6 сар дээр болохоор яг хөхөр бүр шөөлөө бүр ахсахгүй орж ирээд гүнзгийрээд одоо юу акофилер аппарат эсвэл нөгөө юуны сүүлийн хоног төхөр хэмжээнд дээр тий сүүлийн үеийн хоног төхөр хэмжээнд дээр хичээлээ зааж явуулдаг байгаа. Хүүхдүүд маань болохоор ерөөсөө маш их сонирхолтой. Ерөөсөө одоо охтууд бол ерөөсөө өөрсдөө айд бодоход гоё сайхан байлгаа өөрийгөө сайхан арчилж аваа арьсаа яаж сайхан арчилах уу гэх мэтчлэнгээр бүгдээрээ сайхан одоо боддог тунгаадаг болчихсон байгаа. Энэ үед бол ерөөсөө манай сургалтын сууснаар яах вэ гэхээр өөрийгөө маш сайхан авч явна. Өөр яг хажуу найз нөхдөд ч гэсэн сайхан зөвлөгөө өгөх хүрт чадвартай ажлын байранд бол бүрэн бэлтгэгдээд гарч байгаа. Ер нь ажлын байрын хангамж нь яг гоо сайхан тал дээр хэр байдаг бол? Гоо сайхан дээр бол одоо ер нь хангалттай байгаа. Хамгийн гол нь урт хугацааны сургалтын хүүхдүүд ажлын байран дээр гарахад бүрэн хангагдаад гарч ирж байгаа. За тэгээд богино хугацааны сургалтын хүүхдүүд бол зөвхөн өөрийгөө арчихаас ахуулаад гарч бэлтгэж гарч байгаа бол урт хугацаанд сурах тусам хүүхдүүд илүү их юм сураад ажлын байранд гарахад бүрэн 100% хангагдаад гарч байгаа. За баярлалаа. Тэгэхээр ус сайхан бол цус сайхан гэдэг шүү дээ. Манай өсчний ангийн багш манаас өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өсчний ангид бас ур чадвар ямар ур чадварыг эзэмших үү? Ер нь бас сургалтын хугацаа. За сайн байцгаана уу? Өсчний багш Март Исгалан байна. Манай сургалт бол мөн ялгаа авахгүй 1 сар, 3 сар, 6 сар гэдэг хагас жилийн сургалтуудтай. Тэгээд сургалт болгон дээр яах нь вэхээр нөгөө 1 сарын сургалтын хүүхдүүд бол ерөнхийдөө сонголтоор байх магадлал өндөртэй байдаг. Яагаад гэвэл би зөвхөн эрэгтэй өсцмаар байна. Эсвэл би яах нь вэхээр зөвхөн өөрийгөө гоё болгомоор байна тийм үү? Зөвхөн гэр бүлээ тий? Зөвхөн гэр бүлийнхэндээ би зарцуулмаар байна. 3 сараас дээш болоод ирэхээр ерөнхийдөө голчлон яах нь вэхээр одоо цаашдаа энэ мэрэгчлэр би сурах тий илүү ингээд боловсронгууд би сураад ингээд ажиллах сонирхолтой байна гэдэг. Гэхдээ хэдий тийм байлаа ч гэсэн 1 сарын сургалтаас хүртэл яах нь вэхээр ажлын байран дээр гарах боломжтой. Яагаад гэвэл хүний өөрийнх нь хичээл зүтгэл мэдээж бид нар бол яах нь вэхээр заах ёстой хөтөлбөр төлөвлөгөөнийхөө дагуу заана. Мэдээж сургалтын хугацаанд бол яг суралцах хугацаанд бол маш чанартай өндөр түвшинд заах болохоор тухайн одоо яах нь өсчний мэрэгжил гэдэг чинь ерөнхийдөө нөгөө нэг асар их болгоомжтой харьцахгүй болохгүй мэрэгжил шүү дээ. Одоо хүмүүсийн гоё сайхан болгож чинь тий. Тэгэхээр яах нь гэхээр тэрэн дээр яах нь гэхээр одоо нөгөө хувь хүнээсээ шалтгаалаад суралцж байгаа одоо хугацаанд бол заах ёстой хөтөлбөрийнхаа дагуу илүү боловсронгуй одоо сургаад явах хугацаанд бол сарын хугацаанд ч гэсэн ажлын байран дээр гарах боломжтой. Манайд бол яах нь вэхээр ажлын байрны санал бол маш их хэрдэг тий дадлагаар хүүхд авмаар байна. Манайд илүү ингээд би заагаад үргэлжлүүлж заагаад өөрийнхөө яг нөгөө салооныхоо төвшөнд тий яг тухайн салооныхоо одоо нөгөө нууц жор гэж ярьдаг шүү дээ тий яг тэрэн шиг ерөөхдөө гол одоо баримталдаг ур чадваруудаа бид нар заагаад ажлын байртай болгомоор байна гэсэн ийм саналуд бол маш одоо их хэрдэг. Тэгэхээр 1 сарын хугацаа гэлтгүүгээр ерөнхийдөө суралцж байгаа хугацаанд хүн бүр өөр бүтээлтэй байж чадвал манайх бол хангалттай ажлын байр бэлэн. Дээрээс нь яг нь маш их эрэлттэй мэрэгжил. Дээрээс нь эмэгтэй хүн болгоны хамгийн гол одоо гоо зүйл бол энэ дэр одоо гадны үзмжийг бол бүрдүүлж идэг тийм мэрэгжил болохоор. Миний хувьд бас ингэж бодоод байгаа байхгүй. Мэдээж өөрийнхөө үсийг эсвэл ингээл нөхрийнхөө хүүхдийнхээ үсийг тусгаас гадна одоо нэг гой өнгөнд оруулмаар байна те үсээ. Тэгэхээр бид нар чинь ингээд будаг аваад будчихаар нэг сансан өнгөнд ордгоо шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн бас зааж өгдөг бах те. Тэр будыг тэгж халах юм бол тийм үсэнд одоо тийм будаг илүү цохимжтой харагддаг ч юм уу одоо өнгө тал дээр ч гэсэн бид нар нөгөө ингээд ахын будгаа хүртэл сонгохдоо буруу сонгодог. Тийм. Ерөөсөө очоод ерөөсөө код гэж мэдгүй зүгээр очоод гаднах зургийг надад авчдаг те. Гівчиг нөгөөх нь яадаг гэхээр дотроо нөгөө тус бүрийн кодоор нөгөө туяа өнгөнүүдийг илэрхийлж яадаг. Гэтэл нөгөө буруу зургийг харахад зурган дээр бол нөгөө гэрлийн ойлтоор одоо камерын үзүүлэлтээр тэр чинь ингээд зураг нь бол ингээ өөр гарч байгаа шүү дээ. Гэтэл яг өөрийн чинь үсний нөгөө үндсэн үсний чинь шинж чанар ямар вэ? Тэ
дотроо агуулгадж байгаа одоо пигмент нь ямар вэ? Тэрнийг хүн өөрөө мэддэг болсны дараа бол ийм будгаар, ийм кодтой будгаар будах юм байна гэдэг зүйлийг нэг сарын сургалтын дээр ч гэсэн бид нар заадаг. Ямар гоё юм бэ. Ер нь бол 1 сар, 3 сар, 6 сар сонголтоо өөрсдөө хийгээд эхний сар дээр мэдлэгээ за надад энэ болно гэх юм бол болох нь байна. За цаашаа бүр гоё ахиулаад өөрийн гэсэн бас хувийн бизнестэй болохыг хүсэх юм бол бүр үргэлжлүүлээ сурах боломжтой юм байна тий. Тэгэхээр энэ одоо сурсан мэдсэн зүйлийг одоо батлах нэг зүйл хүний ур чадвараас гадна одоо чадамжийн гэрчлэгээ сертификат байдаг шүү дээ. Тэгэхээр танаа байгууллагын хувьд бол бас энэ нөлхөөдөө бас танилцуулах зүйтэй болов одоо хэдэн сар суралцж чадамжийн гэрчлэгийг авах уу. За тэгээ бас 1 2 3 гэл бас нэг шатуудтай байдаг болов уу. За тэглгүй ах уу. Ер нь бол бид нар сургалт явагдаж байгаагийн хамгийн гол одоо чухал зүйл бол энэ хүнийг ур чадвартай байлгах, ур чадвартай болгож төгсгөх гол зорилгыг өмнөө тавьж ажилладаг. За тэгэхээр гол зорилго нь одоо ур чадвартай болсон юм чинь тэрийг одоо тухайн хүн маань гэрчлэх ёстой шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бас олон улсад хүлээн зөвшөөрөгддөг одоо хөдөлмөр нэмгийн хамгааллын яам, боловсрол мэрэгжлийн боловсрол сургалт үнэлгээний төвөөс олгогддог энэхүү мэрэгжлийн чадамжийн гэрчлэгийг бас төгсөгчдөд олгодог байгаа. За энэхүү чадамжийн гэрчлэгээ маань зөвхөн Монголд төдийгүй энэхүү QR кодоор олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гэдгээр ерөнхийдөө бас даваа талтай байгаа. За ер нь бол бас бид нар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулдаг байгаа. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын дээр бол за өмнө нь бол 2 жилийн хугацаатай лицензтэй сертификатыг бас олгодог байсан. 2 жил тутам суралцаад мэргэжлээ дэвшлүүлээд одоо суралцах шаардлагатай байдаг байсан бол 2020 оноос эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн одоо хабын ажилтан одоо хугацаагүй лицензтэй одоо энэ хүү сертификатыг ерөнхийдөө хөдөлмөр нэмгийн хамгааллын яамнаас ерөнхийдөө олгодог болсон байгаа. За тэгэхээр энэ хүү сертификаттай болсон хүмүүс маань ерөнхийдөө одоо альж салбарт одоо байгууллагт ерөнхийдөө хабын ажилтнаар ажиллах бүрэн боломжтой. За мэдээж хугацаагүй лицензтэй сертификат маань за хүмүүс маань бас хараад авчих тий. За энэ хүү сертификатыг бид нэр олгосноор тухайн хүн маань ямар ч салбарт одоо дахин сертификатаа сонгуулах ч гэдэг юм уу тий бичиг баримттай болох тийм шаардлага бол тулгархгүй болж байгаагаар даваа талтай байгаа. За өнөөдөр яг одоо ингээд ажил олгогчдын эрэлт хэрэгцээнээс хараад үзэхээр байгууллага болон одоо зайлшгүй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн одоо ажилтнтай байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьдаг болсон байгаа. За яг энэхүү шаардлагын хүрээнд ерөнхийдөө бас яг сургалтын төвүүд маань аль бие усны одоо үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын төвүүдээр дамжиж энэхүү хугацаагүй лицензтэй сертификатыг авснаар албан байгууллагатай хүлээн зөвшөөрөгдөж ажлын байртаа болох юм бүрэн боломжтой байгаа. За он гарснаар бид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтаар одоо зөвхөн одоо яг энэ мэрэгжлийг 500 гаруй одоо төгсөгчийг төгсгсөн одоо судалгаа гарсан байгаа. За энэхүү 500 гаруй төгсөгчийн маань 80% нь одоо шууд манайхаар ажлын байранд зуучлуулж ажилтаа болсон байгаа. За үлдсэн 20% нь болохоор одоо компаниасаа тий өөрийнхөө ажилтныг мэрэгшүүлэх, чадахжуулах сургалтанд хамруулсан юм байдаг. За дээрээс нь бодит үнэлэмж мэрэгжлийн сургалтын төв маань одоо ажил олгогчдын одоо нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, ажил олгогч эзэдийн одоо хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтуудыг бас дагнаж явуулдгаараа бас илүү онцлогтой байгаа. За мэдээж мэрэгжлүүдийн хувьд бол манай мэрэгжлүүд 1 сар болон 3 сар мэрэгжлийн хагас жилийн ангиуд байгаа. За мэрэгжлийн хагас жилийн ангид бид нар бол мэрэгжлийн орон дипломтой, за олон улсад хүлээн зөвшөөрөгдөх энэхүү чадамжийн гэрчлэгээтэй төгсдөг байгаа. Тухайн хүн маань илүү ур чадвартай, мэрэг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгчлээ ажилтан болж байгаагаараа илүү даваа талтай байгаа л да. Хүмүүсийн яг хандлагаас авч үзэхэд за 1 сар 3 сар гэдэг энэ ялгаа нь яг юу юм бэ? Мэдээж хугацаа уртсах тусам тухайн хүний ур чадвар илүү сайжирна. Мэдээж одоо анханасаа агсан, дунд агсан төвшний сургалтууд яг зохион байгуулагддаг учраас ерөнхийдөө яг илүү урт хугацаагаар сурах юм бол илүү үр дүнтэй, илүү ур чадвартай ажилчид бэлтгэгдэн гарнаа л гэсэн үг байгаа. Ер нь бол 6 сарын мэрэгжлийн хагас жилийн ангийг яг илүү төлхөө хинт санал болгодог вэ гэхээр одоо дөнгөж 10 жилийн ширээнээс гарсан ч юм уу те оюутны ширээнээс гарсан одоо яг энэ мэрэгчлэр мэрэгшээд суралцах сонирхолтой байгаа хүмүүсийг залуучуудыг бид нар ерөнхийдөө бас санал болгодог байгаа. Тэгэхээр тухайн хүмүүсийг бид нар илүү одоо салбарт нь залуу боловсон хүчнийг мэрэгжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргаж ажлын байртаа болгох ийм одоо бараг том аяны хүрээнд яг энэ мэрэгжлийн хагас жилийн анги маань одоо гарч хичээлж явж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр яг эдгээр харагдчихлаа тоогооч гоо сайхан нэгтлэн бодох бүртгэл өсчин гагнуурчин оюутгийн технологич гэсэн юм хагас жилийн мэрэгжлийн энэ 6 анги байгаа юм байна. Тэгэхээр эдгээр ангид одоо суралцахад хэрэглэгдэх одоо бүтээгдэхүүн гэх үү тий одоо жишээлбэл материалууд тийм материал сургуулаас өхөө аль эсвэл хувь хүн одоо өөрсдөө гаргадаг юм болов уу?
Манайх болохоор материалаа болохоор бид нар өөрсдөө гаргадаг байна. Сургалтаас өгнө гэсэн байдаг. За. Тэгээд бид хэд болохоор ерөнхийдөө дандаа шинэ ногоонууд ч юм уу, шинэ хүмүүс бүтээгдэхүүнүүд тэр хүмүүсийн хэрэглэж үзээгүй зүйлсийг аваад тэр хүмүүстэйгээ ярилцаад тий сурагч нартайгаа ярилцаад ерөнхийдөө бол манайх аль бодох уян зөөлөн хамгийн боломжтойгоор 100% хүмүүст мэдлэг боловсрол чадлыг л олгож байгаа гэсэн үг юм. Тэг нэг юм түгээмэл асуултууд ирдэг байх л та. Тий одоо сургалтын төвд одоо магадгүй манай үзэгчид бас хараад тийм асуултыг асуугаасаа ч гэж бодож иж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө дийлэнхтэй ирдэг түгээмэл асуултууд юу байдаг вэ? Яг саяын таны асуусан шиг одоо сургалтын материал яах вэ гэдэг зүйлийг анги болгоноос асууж орж ирдэг тий. Тэгэхээр ерөнхийдөө сургалтын материал маань өнөөдөр та бүхэнд одоо зарласан байгаа. Үнийн дүнд багтсан байдаг гэж ойлгож байна. За дээрэс нь одоо яг тоогооч дээр гэл асууж яхад хүмүүс за дадлага хаана хийх вэ гэдэг зүйлийг бас асуудаг. Тэгэхээр магадгүй та манай сургалтын төвд одоо өөр сургалтын төвд сурахаар зорж байгаа болол одоо манай сургалтын төвөөр зочлоод үзээрэй гэж би бас хэлмээр байдаг тийм. Яагаад гэвэл яг таны хүсэж байгаа ангиар суралцах байгаа орчин нь ямар юм бэ гэдгийг өөрийнхөө нүдээр хараарай гэж би уриалмаар байдаг. Тэгэхээр одоо яг тоогооч дээр одоо бид дадлага хаана хийх вэ? Өөр одоо ресторан заавын газар дээр очиод хийх үү? Тийм болов үгүй. Ер нь бол мэрэгжлийн хагас жилийн ангийн хүүхдүүд маань харин одоо ажлын байран дээр бид нар яг яаж ажиллах ёстой юм бэ гэдэг ур чадварыг олж авахын тулд одоо хамгийн сүүлийн сарда хамтран ажилладаг ресторан заавын газар, ресторан одоо том газруудад дадлагаар ажилладаг. За харин бусад одоо тэрнээс доош хугацааны ангийн хүүхдүүд маань анги танхимдаа дадлага хийдэг байгаа. Тэгэхээр мэдээж одоо тоогоочийн анги гэхэд одоо бид нар тоогоочийн галт тоогоонд л орж байгаа юм шиг ерөөхдөө ийм анги танхимд суралцдаг байгаа. Тэрнээс биш одоо нөгөө нэг 10 жилийн яг хэрэг сандалтай анги танхимд хийж суусаар агаал гарна гэсэн ойлголт бол байдаггүй. Учир нь одоо манай ангийн бүх хичээлүүд маань практик дагнсан сургалт учраас өсчний анги гэхэд ороход одоо өсчний баг тоног төхөөрөмжтэй яг л одоо өсчний газар бид нар орж үйлчлүүлдэг гэх шүү дээ тий. Тэрнтэй адилхан орчин байгаа. Гоо сайхны анги гэхэд ерөөхдөө бас яг л гоо сайхны үйлчлэгээ авдаг газар ямар байдаг вэ? Тийм орчиндөө сурдаг байгаа. Тэгэхээр бид нар илүү цэвэрхэн тав тухтай орчинд одоо хүүхдүүдийг сэтгэл ханамжтайгаар мэдээж одоо мэрэгжлийн ур чадвартай мундаг багш нараар удирдуулад одоо чанартай мэдлэгийг олгохыг зорж ажилладаг учраас сүүлийн үеийн техник технологиг маш их дэвшүүл одоо нэвтрүүлж ажилладаг байгаа. Гоо сайхан дээр ихэд бид нар одоо аквапил аппарат, RF аппарат тий мэдээж бид нар үнэтэй гоо сайхны салонд ороход л арьс өргөх RF аппаратанд ордог шүү дээ. Тэгэхээр манай сургалтанд сурж байгаа 3 сар болон 6 сарын хүүхдүүд маань ялангуяа түлхүү одоо энэ хүү аппаратууд дээр ажилд сурна. Ингэснээр одоо бид нар нэг салонд өөрийнхөө төгсөгчийг аваачаад ажил зуучлж өгөх үнэхээр нүүр бардам байж чаддаг. Саяхан бас яг сүүлд манай гоцсолч мэрэгчлэр суралцж төгссөн, хагас жилийн анги суралцж төгссөн 2 хүүхдүүдээ ажлын байранд зуучилж өгсөн. За энэ нөгөө нэг ажил олгогчийн маань сэтгэлдээ. Тэгэхэд ерөөхдөө бол үнэхээр сэтгэл хангалуун байсан. Тэгээд дараагийн дахиад хүүхдүүдээс чинь ингээд авмаар байна гэдэг саналуудыг одоо ер нь бол ажил олгогчид маань араас аягүй хөөгдөг. Тэгэхээр тоогооч дээр бол ерөөсөө хүүхдүүд төгсөөгүй байхад л ажлын байрны захиалга нь ирсэн байдаг байгаа. Тэгэхээр ер нь бүх мэрэгчлүүдэд маань өсчин гоо сайхантай одоо яриад явах хэрэгтэй тий. Угаасаа бүр ингээд эрэлтэн өдөр тутам юм сошиал илүү өргөн дэлгэр бид нар нээлттэй болцсон учраас хүүхний сэтгэлдлүүд бас ингээд пэйж дээр айгүй ингээд шууд чөлөөтэй илэрхийлэгддэг юм байлаа. Тэгээд нэг сэтгэл дээр бол тэгсэн байсан өөрөө сураад төлбөрөө төлөөс сурж байгаа ч гэсэн ингээд найз нөхөд гэр бүлийнхнийгаа үсчинд тий гоо сайхан дээрээс оруулаад явцдаг нөө практик хийхэд бол тэднийгээ дуудаж ирээл тий хоол хийхдээ хүртэл ингээд гэртээ очиод хийсээ ол авчичвал гэрийнхнийгаа дайлах ч юм уу тий энэ мэтчлэн бас зөвхөн өөрөө сурах биш хажууд гэр бүл найз нөхдөйгөө бас тэр дээр зөвлөдөд илүү гоё уруу татал тий өөрийгөө бас сурж байгаа мэдж байгаа зүйлийг гэр бүлийнхэнд илүү харуулад байна. Тэгэд хуучныг бодвол ерөнхийдөө одоо сургалтын төвд илүү найрсаг тав тухтай орчин, за тэгээ багш нарын харилцаа, ур чадварыг бүх зүйлийг харж иж хүн аливаа сургалтын төвийг сонгодог болсон байна л да. Тэгээд танаа сургалтын төвийн шавнырын хувьд бол бүгд ажлын байртаа болж байна гэдэг. За дээрэс нь ам дамжиж бид нарт нэгнээс айгүйх мэдээлэл авдаг шүү дээ. Тэгэхээр нэгэндээ хэлж гин одоо тэрний сонссон тэр маань энд сурж ирсэн бэлэг гэж ирэх хүмүүс айгүй олон байдаг болоо. Тэгэхээр яг энэ өөрөө эргүүлээд чанарыг бас маш сайн харуулж байгаа болов гэж бодож байна тий. Ер нь бол төгсөгчдийн маань шавнар маань дахиад одоо шав болж байгаа хүмүүсийг дагуулж ирэх байдаг. Тэгэл энийг
нэгдүгээр тарахад үнэхээр багш нараараа ур чадвартай байгаад нь маш их бахархдаг. Дараагийн нэг хамгийн том зүйл бол ажлын байран дээр гараад ажил олгогч маань өөрөө эргээд за танахаас ирсэн хүүхэд ийм байсан шүү. Дахиад дараад танаа төгсгчөөс авъя гэдэг хүлээлт үүсгэж байгаа нь үнэхээр бидний ажил бас яг одоо сансныхаа зорьсондоо хүрэх бас нэг алхмуудыг урагш нь тавьж өгч байгаа юм байна гэдэг зүйлийг хардаг байгаа. Танай хамт олныг харахаар нэг туршлага чадвар гэдэг зөвхөн нас бол биш шүү гэдгийг харуулдаг л да. Дандаа юм гоё залуу хүмүүсээс бүрдсэн тий гоё шижигсэн залуучууд ингээд алаад өвзүүлээд өгөл гэсэн юм залуучууд хамт олон ингээд ирж дандаа гоё ярилцдаг. Тэр нь илүү гоё юм урам зоригоос гадна одоо үзэж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн багштайгаа илүү ойр байж чаддаг болоо тий. Тэгэхгүй одоо ингээд бас нэг юм имээгээд идэг штэ асууж чадахгүй за асуумаар байдаг. Гэхдээ хэрвээ илүү багштайгаа илүү ойр татна байгаад маш сайн ярилцаад магадгүй чадахгүй байгаа зүйлийг зааж өгөөд тий энэ нас илүү гоё ойр татна байдаг болоо гэж бодчих. Тэгээд өнөөдрийн бас нэмэлт мэдээлэл бол нэг дээр нэмэх нэг урамшуулал гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ урамшууллын талаар бас дэлгэрэнгүй танилцуулбал аль мэрэгжил дээр байгаа вэ? Ер нь бол бид нар 3 сарын ангийг сонгон суралцсан хүүхдүүд маань яг энэ 7 хоногт энэ урамшууллыг зарласан байгаа. Яагаад гэвэл намрын шинэ хэлцэлт эхэлж байгаатай холбогдуулаад 3 сар болон 6 сарын ангийг суралцахаар сонгосон хүүхдүүд маань бусад одоо богино хугацааны мэрэгчлүүдээс 1 сар өмнө суралцах эрхийг бид нар давхар олгож байгаа. Тэгэхээр 2 мэрэгжил суралцсан. Энэхүү эрхийг одоо хүнд өөрөө заавал би өсчингийн 3 сараар сонглоо гэж бодоход гоо сайхны 1 сараа аваад суралцаж болж байна. Аль эсвэл магадгүй ойр татныхын хин нэгэнд нь гоо сайхнаар сурах гэж байгаа хүсэж байгаа найз нөхөд ч юм ах トゥ байвал тэрэндээ бэлгэлж болж байна. Ийм гоё одоо боломжийг ёстой бодит боломж шүү дээ. Энэ 7 хоногт олгож байгаа учраас бас яг сургалтанд бүртгүүлэхээр зорж байгаа хүмүүс маань яг энэ боломжийг бас битгий алдаасаа гэж хүсмээр байна. За тэгэхээр нөгөө нэг мэрэгжлийн хагас жилийн анги гэдээ ярьжсэн энэ анги маань өөрөө бас маш онцлогтой. Гоо сайхны анги дээр гэдээ ярихад гоо сайхан, маникюр, одоо мейкап, хөмсөг, сормон суулгалт гэдэг ерөөдөө цогц сургалт гэдэг орчдөг. Хагас жилийн анги маань илүү цогц болж байгаа. Тооч дээр ихэд бүр тооч дотроо одоо Аз хоолных, Монгол хоолных, нийтийн хоолных гингүүтэй нарийн бов гэдэг одоо нөгөө торт хийх, иксэр одоо курсант гэж чимэглэх, тоор чимэглэх аргууд, ширээ засах масах арга гэдэг бүх юм яг ингээд цогцоор орж өгснээр илүү давуу талтай. Яг энэ одоо мэрэгчлүүдээр мэдээж яг салбартай амжилттай ажиллая шууд одоо ингээд гоё мэрэгчсэн чадварлаг болсон хүчин болъё гэж зорж байгаа бол мэдээж аав ээжүүд маань хүүхдүүдэд яг энэ чиглэлээр оруулахыг хүсэж байгаа бол илүү хагас жилийн ангиудад хүүхдүүдэд оруулвал маш зөв сонголт байгаа. Хагас жилийн ангийн маань яг хичээл 9 сарын 1-нд эхэлнэ. За тэрнээс бусад одоо хагас жилээс өөр 3 сар болон бусад 1 сарын сургалтууд маань ажлын өдрүүдэд өдөр болгон эсэлтээ аваад шууд одоо тухайн хүүхэд маань бүртгүүлсэн өдрөө шууд ороод багштайгаа ярилцаад хөтөлбөрийнхөө дагуу одоо орсон өдрөөс эхлээд хичээлдээ суугаад явж болдгоор илүү даваа талтай. Тэгэхээр заавалчгүй хичээл эхлэх өдөр хоногийг хүлээн гэсэн үг биш юм байна шүү дээ тий. Тэгэхээр тэр хүн одоо жишээлбэл энэ 7 хоног сурахыг хүсвэл энэ 7 хоногт тоогооч ангид очоод хичээлдээ суугаад явах боломжтой гэсэн үг. За. Нэг дээр нэг урамшуулыг таалагдлаа. Одоо ч ер нь ажил олгогчд нь бас ур чадвараас гадна одоо нэг аливаа зүйл хөрвөх чадварыг бас аягүй хардаг шүү дээ. Харилцааг бас харна. Тэгэхээр нэг одоо жишээлбэл гоо сайхан дээр яг хагас жилээр сураад төгсөх юм бол сормоос шивж мэн биш хөмсөг шивнэ сормоос хийж мэн гэсэн үг тий. Давхар сормоос сургалт дээр ороод явдаг. Ер нь гэхдээ манай гоо сайхны сургалтанд хамарцаар яах вөхөр дан бүр 6 сар дээр бүр цогц саний хийсэн бүх сургалтыг бүгднгээ сураад төгсөөд гардаг. Тэгэхээр тухайн ажил олгогч байгууллага маань өөрөө дандаа хөрөх мэрэгжил юм уу эсвэл дагалдах мэрэгжлийг байнга шаардж байдаг шүү дээ. Одоо шилбэл юу гэдэг юм. За нүр элдэг массажны талаар хүмүүсээ зөвхөн шалгаруулж авсан бодвол нэмэлтээр тэр хүний юу маникюр хийдгүү гэж асуудаг. За тэгэх юм бол тэр хүн маань маникюр сураа гарцсан. Тийм учраас очингуудаа би маникюр хийж чаддгаа гэх юм бол тэр хүн илүү давуу талтай болж өгнө. Тийм. За тэгвэл өнөөдрийн бас мэдээлэл та бүхэнд таалагдсан гэдэгтээ зөвхөн энэ 7 хоногт бүртгүүлсэн тохиолдолд нэг дээр нэмэх нэг урамшуул байгаа тийм. Тэгэхээр нэвтрүүлэх юм мэдээж хүмүүстэй бид нар боломжийг олгож байгаа шинэ нэлсэлт. За нэмэлт нэг мэдээллийг дуулгахад Хөвсгөл аймгийн маань хүмүүс мэдээж нэвтрүүлгийг үзэж байгаа бол яг орон нутагт нь бодит өмлөмж мэрэгжлийн сургалтын төвийн за энэ сууж байгаа чадварлаг багш нар болон бусад одоо мэрэгжлийн багш нар маань очиж хичээллийг сургалтаа явуулахаар одоо менежерүүд маань очсон байгаа шүү. Далааван их сургуулийн нэг давхарт албан ёсны бүртгэл явагдаж байгаа учраас Хөвсгөл аймгийн маань иргэд заавал Улаанбаатар
сургалтыг зорих шаардлагагүй орон нутгатаа мэрэгжилтэй одоо мэдээж ажлын байран зуушлуулах бүрэн боломжтой байна. За гэдэг мэдээллийг бас энэ дарчрамд хүргэхий гэж бодож байна. Өмнө нь бид нар сая Орхон аймагт сургалтаа хийгээд одоо хичээл маань энэ 7 хоногийн 5 дахь өдөр сургалт маань дуусаад үргэлжлээд бид нар дараагийн сургалт маань Хүсгэл аймагт хийгдэж байгаа. Ер нь өртөөлсөн 21 аймаг өртөөлсөн сургалтуудаа бид нар аль биесээр Орхон аймагаас эхлүүлсэн явж байгаа. Ямар гоё мэдээлэл. Ер нь бол нэвтрүүлгийн цаг маань бага. Гэхдээ нэвтрүүлэг дууссан бас яг орон нутгийн одоо үзэж байгаа хүмүүстэй зориулж нэг зүйлийг асуух хүсэж байна л да. Ер нь бол орон нутгаас ирж байгаа одоо суралцагчид суралцах боломж нь ихэр байдаг бол мэдээж байгаа хта. Гэхдээ одоо ирээд нэг олон хоног ч юм уу одоо айлаар байх хэцүү. Тэгэхээр нэг сарынхаа одоо хөтөлбөрийг шахаад 7 хоногт би ингээд сурмаар байна ч гэдэг юм хүсэлтүүд бас тавих боломжтой байдаг юм л. За тэгэлгүй яах вэ? Ер нь бол яг одоо бид нар одоо зорж ирж байгаа хүнийг шууд бид нар багштайгаа уулзуулдаг. За энэ хүн маань орон нутгаас ингэж зорж ирсэн байна. За мэдээж энд байх хугацаа нь ерөөхдөө одоо 5 ч 14 хоног байж юм тий. За тэгвэл боломжоор яаж хичээлийг шахаж өгөх боломж байгаа вэ? Тэгэхэд манай багш нар бүх боломжийг ерөөхдөө гаргаж өгдөг. Одоо үдээс хойш хичээл нь ангийн хүний тог үүссэн пүүл байхад үдээс өмнөх хичээл дээр одоо хүн нэмэх шаардлагатай байсан бол манай багш үдээс хойш байгаа хүүхдээсээ зохицуулалт хийгээд нөгөө холоос зорж ирсэн нөгөө нэг хичээлээ шахмаар байгаа хүндээ цагийг нь гаргаж өгөөд боломжийг нь гаргаж өгөөл одоо сургалтыг өгөөд ур чадварыг нь яг бүрэн олгож өгөөд эзэмшүүл зохих хөтөлбөрийн дагуу яг бүрэн мэдлэгийг нь олгож өгөөд явуулдагаараа бас үнэхээр даваа талтай байдаг. За маш их баярлалаа. Тэгээд ийм сайхан шижинсэн залуучуудаас бүрдсэн бодит үндэрлэл сургалтын төвийн хамт олонны та бүхэндээ танилцуулсандаа маш их таатай байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэг дээр бас урьж ярилцсаж илүү олон гос дэлгэрэнгүй магадгүй миний асуугаагүй үлдсэн мэдээлэлүүд дараагийн нэвтрүүлэг дээр бид бүхэн ярилцах болно. Тэгээд та бүгдтэй маш том амжилтыг хүсье. Тэгээд шинэ хичээлийн жил эхэлж байнаас шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе. За баярлалаа. Телевиз үзэж байгаа мэдээж сургалтын сурахыг зорж байгаа бүх хүмүүстээ шинэ хичээлийн жил одоо тун төгсөж байгаа энэ цаг үеэр та бүхэндээ уулзж байгаадаа маш баяртай байна. Тэгээд энэхүү урамшуулалт хөтөлбөрт маань амжиж хамрагдаарай. Бодит үнэлэмж мэрэгжлийн сургалтын төв. За энэ агшинд мэдээж Хүсгэл аймагт бас сургалтаа хийж байгаа шүү. Тэгэхээр Хүсгэл аймагт бас хийж байгаа сургалтын талаар мэдээлэл авах гэсэн юм та бүхэн бодит үнэлэмж одоо Facebook пэйж рүү ороод мэдээлэл авах боломжтой. Тэгээд дээрэс нь түрүүн гарсан утсандаас холбогдож одоо менежерээс нь мэдээлэл аваарай гэж хэлмээр байна. Тэгээд кофе цай нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Харин өглөөний мэнд Улаанбаатар өглөө хөтөлбөр үргэлжилж байгаа шүү. Бидэнтэй хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш кофе цай нэвтрүүлгээр иргэ уулзъя.